бол миний хувьд бол баг амны уршлаг гэж хэлэхэд юм бол хийсдэггүй. Өөрийнхөө багийнхаа хүмүүстэй ч гэсэндээ байнгын шаарддаг зүйлүүд юм аа нэг. Тэгээд судалгааг хийснээрээ болохоор мэдээж эцсийн хэрэглэгчид маш чанартай мэдээж ойлгомжтой хялбар бүтээгдэхүүнийг хүргэхэд хамгийн чухал өөрөөр үүсдэг байна. За дараагийн өөрийнхөө туршлагаас үндэслээд би үндсэн 6 чиглэлээр судалгаа явуулдаг. Үүнд санаачлагч буюу захиалагч, дизайнер, програм хангамж. За програм хангамж мэдээж UI UX гэдэг бол програм хангамжгүйгээр төсөөлөх арга байхгүй. Мэдээж эцсийн хэрэглэгч бол маш чухал. Энэ бүтээгдэхүүнийг маань ашиглах хүмүүс бол хамгийн чухал хүмүүс аа. Дараагийн төхөөрөмж. Мэдээж таны бүтээгдэхүүн ямар нэгэн төхөөрөмжөөр дамжигдаж хэрэглэгчд хүрч байгаа. Тэгээд тухайн бизнес маань бизнес модель маань бас яаж явагдаж байгаа вэ те? Үнэхээр амжилттай явах уугүй юу те? Мэдээж давуу болон сул талууд юу вэ? Эсвэл нэмэлт одоо юу гэдэг өөр ID-гаар бүрдүүлэх боломжтой нүггүй нүг гэдгийг ингээд 6 чиглэлээр бол ингээд судалдаг байгаа. За дараагийн. За захиалагчтай уулзах. За түрүүн хэлсэнчлэн мэдээж захиалагчтайгаа бол заавал уулзах ёстой дизайнер. Яагаад гэвэл дизайнер яг ямар хүмүүс байгаа вэ? Юу сонирхдаг вэ? Яг өөрийнхөө санаа нь юу, ямар үзэл бодлоо гэдэг хэрэглэгчид өгөх гээд байгаа вэ те? Ямар бүтээгдэхүүнийг хүргэх гээд байгаа, энэ нь ямар ач тустай зүйл вэ те? Ямар асуудлыг шийдэх гээд байгаа гэдгийг захиалагчтай уулзчихэд хамгийн түрүүнд ойлгож мэднэ. За захиалагчийн зүгээс бүтээгдэхүүнээ юу гэж тодорхойлж байгаа те? Эцсийн хэрэглэгч нь хэн байх вэ? 18-тай юу, тэ 18-аас 20 настай юу, эсвэл 30-аас дээш насны хөө, эмэгтэй юу, эрэгтэй юу, жирэмсэн үү, хүүхдүүд гэдэг бүх одоо хэрэглэгчийн target market-ийн хаана яваад байгаа вэ гэдэг захиалагчийн харах өнцгөөс нь ихэнх харна гэсэн. Тэгээд мөн бизнесээ яаж харж байгаа? Бас хэрв гадаадд хийх гэж байгаа бүтээгдэхүүн байгаа тохиолдолд Японд байвал мэдээж соёлын ялгаанууд гарч ирсэн. Солонгостой хамбал биш бас өөр ялгаанууд, Италид бол бас өөр ялгаанууд гарч ирсэн. Мэдээж ингээд соёлын ялгаанууд гарч ирэх учраас соёлын ялгаагаа бас яаж харж байгаа вэ гэдгийг бас харах хэрэгтэй. За дараагийнх нь. За бизнесийн бодит буюу за адил төстэй бүтээгдэхүүнүүд угаасаа байж байгаа. Тэгэхээр тэнцэнээс давуу олон сул талууд юу байна вэ те? Ижил төстэй бүтээгдэхүүнүүдээ сайн судлах хэрэгтэй болно гэсэн. За хэрв ижил төстэй бүтээгдэхүүн байлаа гэж бодоход эцсийн хэрэглэгч нь эцсийн хэрэглэгчийнхаа сэтгэгдэл болон фидбэкүүдийг аюул сайн харах хэрэгтэй. Би бол ихэвчлэн дандаа гадны төслүүдээр ажилладаг байсан учраас дандаа онлайнаар судлах шаардлага гардаг. Тухайн үед бол тухайн бүтээгдэхүүн Монгол орж ирэх байдаг учраас заавал онлайнаар судлахаас өөр сонголт байдаг гэсэн. Бас мэдээж соёлын ялгаануудаа бас давхар судлах гэсэн. За дараагийнх нь. За дизайны талаас. За энэ бол за бусад дизайнерууд маань бас адил төстэй дэлхийн дизайнерууд маань бас өөртөө ч адил ямар бүтээгдэхүүн дээр ажилласан байна гэдгийг бас харж үзэх хэрэгтэй. Танаас мундагч хүмүүс байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Таны бодоогүй юм ботсон байж магадгүй. Тэнцээс та агтаараа ухамсарлаж магадгүй. Бодож исэн юм чинь бугруу байсан байж магадгүй. Тэгэхээр бусад дизайнеруудаас бас суралцах хэрэгтэй. Энэ дээр мэдээж аль төстэй системүүдийн дизайнуудыг судлах хэрэгтэй. Энэ дээр дутагдaltaй талууд нь юу вэ? Би алийг нь илүү одоо өөр дээрээ ингээд уусгаад авах боломжтой. Эсвэл энэ алдааг би өөр дээрээ гаргаж болох юм биш үү гэдэг чиглэлүүдийг бусад дизайнеруудаа судлах гарч ирнэ. За дараагийнх нь. За програмч. За миний үе за би анх дизайнер болж байхад үед бол веб дизайнер гэж байсан. За одоогийн шиг одоо Figma, Innovation гэдэг тийм програмууд үүсэж байгаагүй. Photoshop, эсвэл Illustration дээр ажилладаг гэсэн. За ихэвчлэн баг өдөр Photoshop дээр ажилладаг гэсэн баг. За тэгэхээр тэрэн дээр юу гардаг байсан бэ гэхээр ихэнх дизайнерууд маань UI UX дизайнер гэж байхгүй гэсэн. Дандаа график дизайнер байдаг гэсэн. За график дизайнерууд маань ямар алдааг гаргадаг байсан бэ гэхээр програмын ямар нэгэн мэдлэг байдаг гэсэн. За тийм учраас одоо ингээд өөрийнхөө хувьд бол маш гоё юмсаг юм хийцэн байгаа боловч тэр нь өөрөө програмын бүтцэд бол хийх боломжгүй байдаг. Тэгэхээр
таны хийх гэж байгаа зүйл дизайн чинь тухайн програм дээр хийх боломжтой нь үгүй ээ гэдгийг одоо доор харагдаж байгаа энэ вебийн одоо аварц бүх вебүүд одоо мундаг вебүүдийг одоо аварцаар шалгаруулдаг вебээс ингээ харж болно. Бас программистуудтайгаа ярилцах хэрэгтэй. Программистуудтайгаа ярилцгүйгээр яг энэ боломжтой боломжгүй юу гэдгийг мэдгүй байж за би ингээд төсөөлөд хийсэн шүү. Тэгэхээр чи ингэж хийгэрэй гэдэг ч юм уу. Шууд программистуудаа бас тулгаж болохгүй. Тэгэхээр программистын маань чадамж хаана байгаа вэ те? Технологийн багийн чадамж. Тухайн дөнгөж beginner байсан хүнд нь одоо гэдэг professional төвшний тийм дизайн хүчингүүд нөгөөх нь хийж чадахгүй удах ч юм уу тийм асуудал гардаг. Эсвэл одоо юу гэдэг та нар өөрсдөө нэг найзуудтайгаа ч юм уу хийх гэж байгаа бол өөрөө чи амар лаг дизайн тэгснээр программист найз ч юм уу болохоор дөнгөж beginner байсан чинь чи professional төвшний одоо дизайн байгаа төвч юм бол тэр нь өөрөө хийх боломжгүй болоод эхэлдэг. За дүрс хөдөлгөөн. За дүрс хөдөлгөөнийг мэдээж судлах хэрэгтэй. За одоо жишээлбэл доошоо скроллоход яах вэ? Яаж хөдлөх үү? Смүүтээр хөдлөх үү? Эсвэл хурдан хөдлөх үү гэдэг ч юм уу. Тэгээд анимашнтэй байх уу? Үгүй юу? За анимашн ашиглах нь зөв үгүй юу гэдэг юм уу? Таны тухайн одоо бүтээгдэхүүн дээр чинь үнэхээр хэрэгтэй үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. Промошн ч юм уу эсвэл одоо юу гэдэг нэг удаа ороод харах хэсэг дээр бол анимашн ашиглахад бол асуудал байдаг. Гэтэл байнгын ашигладаг одоо Gmail ч юм уу, email үү, Facebook-ууд дээр бол багийн эффект байдгүй. Энэ маань юу гэхээр хүн байнга ордог учраас хит их байнгын эффектүүд нь болохоор тухайн хүн ядаргааг үүсгэж эхэлдэг. Нүдний ядаргааг үүсгэх. Тэгээд дээрэс нь залхаж ихнэ. За одоо энэ анимашн дахиад яваа. За болов гэдэг ч юм уу. Тэгээд тухайн аппликейшнээс гарах тохиолдол ч юм уу, эсвэл вебээс гарах тохиолдол гарч идэг. За шинэ технологи. За шинэ технологиуд дээр бол таны одоо дизайнын шийдлийг гомсгоор харуулах боломжуудыг гаргаж өгдөг. Тэр технологиуд таны одоо программын багт чинь одоо хийж чадах уу юу гэдгийг сайн ярилцаад шийдээд тэр технологи хэрэг боломжтой байх юм бол та өөрийнхөө дизайныг шингээж өгөх боломжтой байдаг. За мэдээж програм хангамжийн зарим нэг юм асуудал гардаг. Одоо жишээлбэл ERP систем дээр Ultimate Solution гэдэг одоо good pricing одоо ERP систем байдаг. Тэрэн дээр нь ажиллахад юу ажилласан бэ гэхээр тухайн хийсэн програм нь болохоор дизайны бараг шийдэл гарах ямар ч боломж байхгүй. Ер нь л юу гэдэг бусад одоо Java ч юм уу JavaScript гэдэг шиг юм гомсгоор таны дизайныг гарах боломжгүй байдаг. Тэгэхээр таны ашиглаж байгаа програм чинь яг дизайн гаргах хэр чадамжтай вэ гэдгийг судлах хэрэгтэй. Тэр нь ямар дизайн тохирох вэ гэдгийг бас харах хэрэгтэй. За дараагийн. За мэдээж төхөөрөмж судлах хэрэгтэй болно. Төхөөрөмжийн дэлгэц пад байх уу? Дан падн дээр явах уу? За одоо жишээлбэл одоо миний явж байгаа ажиллаж байгаа төслөөр бол дан падн дээр хотелийн систем явж байгаа. Тэр нь болохоор яг iPad биш Android pad байсан. За тэрнээр болохоор дэлгэцийн асуудлууд ер нь бол нэлээд гарч ирсэн. Тэгэхээр дэлгэцийн асуудлыг сайн шийдэх хэрэгтэй. Мөн дотоод үйлдвэрлэлийн систем Android iOS гэдгээс шалтгаалаад мөн шинэ үйлдвэрлэлийн системүүд нь ямар байх вэ гэдэг ч юм уу тэднээсийг бас сайн судлах хэрэгтэй. Мөн девайсын чадамж буюу дизайны одоо өнгө төрхийг гаргах одоо resolution ч юм уу тэгээ өнгөний ялгарамж нь ямар байгаа вэ? Тэрнээс хамаарат таны сонгох өнгө чинь бас өөрчлөгдөх боломжтой байдаг. За хамгийн сүүлд нь болохоор энэ бүх зүйлийнхээ дараа болохоор тренд албуудыг судалж эхэлж байгаа. За эцсийн хэрэглэгчээс судлах гэсэн үг лээ. За тренд албуудыг судлаад за тэрний давуу болон сул талуудыг болон бодит хэрэглэгчдийн шаардлагуудыг харах хэрэгтэй. За энэ үнэхээр хэрэгтэй аппликейшн байна уу, үгүй байна уу? Эсвэл давуу болон сул талууд нь чухал байна уу, үгүй байна уу гэдгийг сайн харах хэрэгтэй. Тэгээд хүн болгоны харах үнцэг ондоо байдаг. Та өөрөө дизайнер болох хэрэгтэй, программист байх хэрэгтэй, захиалагч байх хэрэгтэй, захиалагч нь байх хэрэгтэй. Тэгээ мөн дизайнер байх хэрэгтэй. Ингээд өөрийгөө 6 төрлийн бие дээр авчираад би байсан бол дизайнер байсан бол яах вэ?
программист гэсэн бол яах байсан бол гэдгийг тэр өнцгөөс харах хэрэгтэй. Ийм олон өнцгөөс харснараа та өөрийнхөө бүтээгдэхүүн ямар нэгэн эрсдэл болон амжилтгүй болох магадлалыг багасгаж байна гэсэн үг. За, баярлалаа. Хамгийн бүгд